Hi guys, өнөөдрийн мэндийг хүргэе. Энд ирсэн шүүгчд болон үеийн найзуудаа баярлалаа. За, өнөөдөр болохоор манай баг нь нөгөө нэг одоо зүгээр гендрийн эргэтгэж байдал гэхээр бас нэг ингээл байгаа л ингээ хүн болгон одоо ингээ судлаад байгаа. Гэтэ энэ гендрийг дотор нь задлаад үзэх юм бол тусгай эргэцээд хүн ба ингээ ингээд хоёр тусгай хүн байгаа. Тэгээд тэр хүмүүсийн талаар ингээд бид тэднийг гарч ирэхгүй байх гэж одоо юу сонгосон. Тэгээд гендер гэж яг юу юм бэ гэхээр яг нэг юм нийгмийн ойлголтоор бол эрэгтэй эмэгтэй л гэж хүлээж авдаг хүмүүс. Гэхдээ бид тэдэд болохоор нөгөө тусгай хэрэгцээд эрэгтэй эмэгтэй хүмүүс нь яг амьдрал дээр ямар байд юм бэ талаар ингээд бид тэд судалж үзсэн байгаа. За энэ болохоор бид тэдийн баг нийт 150 хүнээс судалгаа авч тэгээд төслөө бичсэн байгаа. Тэгээд бас нөгөө нэг юу судалгаа хийгээд тэгэнгүүтээ тэрнийхээ үр дүнд сургалт орсон байгаа. Бид тэдний сургалтанд болохоор нэг 60-аад хүүхэд бол суралцсан 7-оос 9-р ангийн хүүхдүүд сургалтанд суусан байгаа. Бид хэд болохоор анх ингээд нөгөө нэг сургалт авсан гэдэг байгаа штэ. Яг нэг 110-аад хүүхдийн юунаас за тэгээд энэ юунаас ингээд бид сургалтаа орохоо ингээд бэлдээд нэг 7 шхуу хонцоо. Тэгээд зорилго нь болохоор бид хэд ингээд яг нэг ингээд юм нуршуу юм байлгүйгээр ингээд шууд ингээд төлөвлөөд явсан. Тэгсэн чинь ингээд яг юу ингээд амир болохгүй байгаа билээ гэдэг өнцгөөс нь хараад боловсрал, нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлт тэгээ энэ гендерт яг яаж нөлөөдөг вэ талаар судлаад илүү тийм дэлгэрэнгүй талаар хүүхдүүдэд мэдээлэл хүргэхээр шийдсэн байгаа. Асуудал нь болохоор ингээд тусгай хэрэгцээд хүн гэдэг өөрөө ингээд яг нэг энгийн хүмүүс шиг чадамжгүй гэтээ нөгөө нэг яг хүссэн хэдийч бас болохгүй боломж байдаг штэ. Яг тэрэн шиг ингээд бид хэд бас ингээд эднэрийг чинь одоо яаж илэрхийлэх юм бол гэдэг талаар асуудлаа бэлдсэн. Тэгээд эднэрийн боловсрал болон эрүүл мэнд нийгмийн оролцоо нь ингээд яг нийгмийн хүмүүсээс яаж хоцрогдоод байгаа талаар нь бид асуудлаа авч үзээд тэгээд сургалтаа орсон байгаа. За бид хэд хэрэгжүүлсэн ажил нь болохоор ингээд сургалт ороод тэгээд бүх хүмүүст ингээд мэдээлэл түгээгээд тэгээд дараа нь бас багш ажилчтай сургалт орсон байгаа. Багш ажилт болохоор нэг 6-аас 8 багш ажилтад сургалт орсон. Тэр багш нар нь болохоор нөгөө нэг дээд албан тушаалтнууд байсан. Тэгээд тэр хүмүүсийг яг яаж ингээд энэ хүмүүсийн нүдээр илүү мэдрүүлэх үү гэхээр одоо ингээд нүдийг богоод яг ингээд тэр хүмүүс яг яаж байж байгаа хэрнээ энэ амьдрал дээр илүү ингээд амьдрах боломж нь ингээд яаж хөгжүүлвэл илүү дээр вэ гэдэг талаас нь харж үзээд бид хэд ингээд нүдийг таглаад тэгээд юмны байршил олуулсан байгаа. Одоо энэ дээр харагдж байгаачлан энэ тэнд нь ингээд одоо тим юм байгаа. Одоо энийгээ сайн нүдэлж аваад ингээд яг ингээд таныг хараагүй хүн болгоно. Тэрний ар дээрээс та энийгээ олоорой гэхэд ингээд эрэгтэй хүмүүс нь илүү хурдан олоод байгаа хэрнээ эмэгтэйчүүд нь арай удаан. Тэгэхээр яалч харахгүй ингээд хөдөлмөрийн чадамжийн хувьд бол ингээд эрэгтэй нь илүү нэг юм чадамж өндөртэй байгаад байсан. Бид тэгээд хоёр багш туршиж үзээд тэгээд эрэгтэй багш нь илүү хурдан олсон гэсэн үг байхгүй юу? Тэгээд бид хэд одоо ингээд 7-оос 9-р ангийнхандаа сургалт орсон. Тэгээд нөгөө нэг орсон мэдлэгээ баттахын тулд ингээд quiz гээд асуултын юугаар илүү баттгаажуулсан байгаа. Одоо энэ дээр ингээд 1 2 3 дугаар байрыг хүүхдүүд ингээд байж байна. За бид хэдийн хүрэх дүр дүн нь болохоор зүгээр л ингээд бид хэд одоо тэр хүмүүсийг нэгэнд өөрчилж чадахгүйгаас хойш зүгээр нийгмийн ингээд харах өнцгийг илүү өөрчлөе гэсэн бодолтой байсан. Харах өнцөг одоо бид нар чинь ингээд эрэгтэй эмэгтэй тусгай хэрэгцээд хүмүүс гэхэр чинь ингээд нэг энэ хөгжлийн бэрхшээлтэй энэ юм бэ гэд тэгээд байдаг биш. Зүгээр энгийн хүний нүдээр хүлээж авдаг нийгмийг бий болгохын тулд ингээд багчигсан хувь нэмэр оруулахын төлөө явсан байгаа. Тэгээд энэ дээр хамтарч манай менежер бас ажилласан байгаа. Тэгээд тусгай хэрэгцээд хүмүүсийн нийгмийн оролцоог нь илүү ингээд идэвхтэй илүү ийм боломжтой талаас нь харж үзээд тэгээд явсан байгаа. За бид хэдийн зүгээр ингээд хийгээд ингээд нэг сар ингээд хийцгүүрсэн бол биш. Гэтэ энэ яг нэг сарын дотор ингээд хэдий богино хугацаа ч гэсэн ингээд бид хэд тэр
8-аас 9 дугаар ангийнхандаа бол нөлөөлж чадсан байх гэж бодож байгаа. Тэгээд энэ нэг хүнд хүрлээ гэхэд цаашаа 10-аад хүнд дахиад хүрнэ гэж бодоод нийгэмд илүү нэг юм хувь нэмэр оруулах байх гэсэн өнцгөөс хараад тусгай хэрэгцээд хүмүүстээ ингээд ийм хүн байдгийг шүү, тийм хүн байдгийг шүү гэдэг талаар нь мэдээлэл олгоод нийгмийг нь илүү эерэг болгох талаар илүү үзсэн байгаа. Тэгээд сая уян гишүүний хэлсэнчлэн яагаад тэгш боломж гэсэн бэ гэхээр энэ болохоор нөгөө нэг манайх одоо хүн болгон адилхан хүн болгон эрхлэгдэж байдалтай гэж үздэг боловч нөгөө нэг яг нийгэмдэр тулаад үзэхээр яг тийм биш байдаг штэ. Чи яг нэг тийм юмдээ чи нэг иймдээ гэд тэгээд байдаг. Тэрний талаар мэдлэг түгээгээд тэгээд тэрнийхээ талаар ингээд илүү ингээд эерэг хүн тэгээд тэгш эрхтэй шүү бүх хүн тэгш эрхтэй шүү гэдгийг л нийгэмд нь хүлээлтдэгхийн тулд тэгж хэлсэн юм.